Хэрхэн цахилгаан шатыг ашиглан параллел ертөнц рүү явах вэ? Энэ бол цахилгаан шатыг ашиглан параллел ертөнц рүү явах талаарх цуу яриа болно. Ингээд хэрхэн явах талаар ярьцгаая. Эхлээд чи 10 давхар байшин олох хэрэгтэй. Дараа нь цахилгаан шатанд суу. Суухдаа заавал ганцаараа байх хэрэгтэй. Эхлээд 4 дугаар давхар руу, дараа нь 2 дугаар давхар, тэгээд 6 дугаар давхар. Дахиад 2 дугаар давхар. Хамгийн сүүл 10 дугаар давхар руу явна. Энэ дунд өөр хүн ороод ирвэл дахиад шинээр эхлэх хэрэгтэй. 10 давхарт гар мөгцөө лифтнес боолгүй 5 давхар руу яв. 5 давхараас нэг охин орж ирнэ. Харин чи тэр охинтой юу ч ярьж болохгүй. Охин нэг давхар руу явахаар товчиг дарна. Үүний дараа чи 10 дугаар давхар руу явах товчиг дарах хэрэгтэй. Чамайг товчиг дарамгц лифт тэр даруй доошоо биш, дээшээ явж эхэлнэ. 9 давхарт хүрэхээс өмнө өөр давхар дарах нь чиний хамгийн сүүлийн гарах боломж гэдгийг санах хэрэгтэй. 9 давхрыг өнгөрсөн бол чи аюулгүй гэсэн. 10 дугаар давхарт хөрмөгц чи хинч байхгүй ертөнцид очсон байх бол. Үүнээс хойш юу болохыг хинч мэдэхгүй. Харин 5 дугаар давхраас цусан охин бол хүн биш гэдэг. Түүнийг хүмүүсийг хуурж параллел ертөнц рүү авчирдаг гэх яриач бий. 2 дугаар чанал дээр хэд хэдэн хүмүүс энэ аргыг оролдож үзээд бүтлгүүр зингэх пост орсон ч үнэхээр амжилттай болох юм бол дахиж энэ ертөнц рүү хизээж буцаж чадахгүй гэх учир үнэхээр үнэн хэсгийг нь батлах арга байхгүй. Би төгсөлтийн альбом хийдэг компанид ажилладаг байлаа. Миний ажилладаг байсан компани одоо дампуурсан ч тухайн үедээ Японы өнцөг болон бүрээс ирсэн хонхны баярын альбом хийдэг байсан. Мэдээж тэр дунд сүнс хий үзэгд гарсан зураг мэрсэр гарч ирдэг байлаа. Тим зураг гарч ирвэл бид зургийг тайрах эсвэл фотошоптоод янзалдаг байв. Харин нэг удаа сургуулийн аяллаа зураг ирсэн юм. Тэр зурган дээр бүх хүний нүур маш сайн гарсан байсан ч нэг л нүур байх ёсгүй газараа гарчихсан байлаа. Тэр нүрийг тасдаад авбал зураг авах юмгүй муухай болчих гээд байсан тул би фотошоп ашиглан засгаар боллоо. Иймхий юм засах тун амархан байсан тул би тэр дорн засаад зургаа хэвлэж үзлээ. Харин нөгөө нүр байсан газараа байсаар л байв. Би засаагүй хуучин файлаа хэвлсэн. Аль эсвэл файлаа хаахтаа аль нэг лейерээ устгасан байх гэж бодоод ахин нөгөө файлаа нэм үзвэл бас л өнөөх нүр байж байлаа. Ахин засаад хэвлэлээ. Энэ удаа фотошопоос шууд хэвлэх команд өглөө. Ахаад л нөгөө нүр арилаагүй байсан газараа ахин гараад ирсэн байв. Би яаж янзлаад нэмэр байсангүй. Зураг ахин дахин гарч ирсээр байлаа. Би аргаа бараад мэргэжлийн фото эдитер найз руугаа залгаж асуув. Тэр ч бас учрыг мэдэхгүй байсан учраас зургийг таслахаас өөр арга байсангүй. Зураг жаахан муухай болсож ашгүй нөгөө нүр алга болсон. Ахиж би ийм зурагтай таараагүй. Би сүнсний бичлэг үзсэн. Хэд хоногийн өмнө би жинхэнэ сүнсний дуу бичигдсэн гэх бичлэг үзсэн юм. Бичлэг жаахан дүнсгэр уур амьсгалтай байсан ч миний бодсон шиг амар эсвэл сонирн биш байлаа. Бичлэгнээс сонссон дуу намайг баг зэрэг гонигтай, жаахан ууртай болгосон. Бичлэг үзчихээд гэртээ харьлаа. Харин орой манай гэрийн хаан нэгтгээс бичлэг дээр гарсан шиг дуу гарлаа. Ягаад ч манай гэрийн агаарч юм уу юу ч юм нэг л хүнд оргиж байсан. Өдөр ирэх тусам манай гэр сонин зүйлс болох нь ихсэж эхэллээ. Би унтахдаа бүх гэрлээ унтрааж унтдаг ба тэр өдөрч бас гэрлээ унтраа унтахаар хэвтлээ. Тэгсэн манай дээврийн булангийн хэсэг урд урдынхаас нэг л харлан харагдав. Би ч нэг тоосонгүй буруу харан хэвтээд өглөө. Харин буцаад нөгөө булан руугаа ахин харвал өнөөх харлан харагдаж байсан зүйл алга болсон байсан. Яг үүнтэй зэрэгцэн миний хажууд хэн нэгэн хөвтөж байх шиг мэдрэмж төрлөө. Би эргэж харах гэсэн ч миний бие огт хөдлөхгүй байв. Миний нүд хүсвэл баг зэрэг хөдөлж байлаа. Яаж ч хичээсэн миний хажууд юу хөвтөж байгааг сайн харж чадсангүй. Ямар ч тач тас харал юм байсан. Би нүдээ тас айнаад унтахаар хичээж эхэллээ. Гэтэл өнөөх зүйл миний чихэн дээр ямар нэгэн зүйлс шивнэлээ. Яг юу хэлээд байгааг нь ойлгоогүй ч нэг сэрхний өглөө болсон байсан. Энэ зүйл огт зогсохгүй байгаа бөгөөд би юу ч хийж чадахгүй, юу хийх ёстойгоо ч ойлгохгүй байна. Өдөр бүр тэр хоолой чангарсаар байна. Би айж байна. Би маш их айж байна. Ганц мэйл амьдралыг минь өөрчилсөн юм. Энд гарч байгаа бүх болсон явдал бол
Бидний амьдралд уналт босолт ээлжлэн байдаг. Үнэн учрыг нь бид хизээж ойлгохгүй гэдэг дээ. Харин ганцхан мэйл миний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн юм. Би залуу байхдаа шударгаас гэдэг зүйлийг маш чухалчилдаг байсан бөгөөд амиа хорлолт гэдэг зүйлийг яасан ч хүлээн зөвшөөрдөг юм байна. Сэтгцийн өвчин үү үгүй юу мэдэхгүй ч чамд амиа хорлох чадал байгаа бол эсрэгээр амьдралдаа ямар нэгэн зүйл хийж бүтээх чадал байж л таарна. Одоо байгаа болсон ч өмнө нь интернетэд амиа хорлолтын сайтууд маш их байдаг байсан. Би нэг ч гэсэн хүнийг амиа хорлохыг нь болиулахын тулд туслах санаатай. Өөрийнхөө жинхэнэ имэйл хаягийг амьдралд чинь асуудалтай ярилцах хүн хэрэгтэй бол мэйл бичээрэй гэсэн тайлбартай бараг бүх амиа хорлохтой холбоотой сайт дээр үлдээсэн. Хэдэн сайт дээр үлдээсэн юм бол бүү мэд. Гэсэн ч надад мэйл ирэхгүй л байлаа. Сайтын админ миний постыг устгаад байсан юм уу? Эсвэл зүгээр л миний постыг огт тоохгүй байсан уу? Мэдэхгүй. Тэгсэн нэг өдөр мэйл ирлээ. Тэр мэйлд би таны постыг уншлаа. Би олон жил сэтгцийн өвчнөөр шаналж байна. Харин саяхнаас амиа хорлох бодолд хүрэх болж үүнтэй холбоотой сайтуудаар хайлт гэж байгаад таны постыг харлаа. Та надад зөвлөгөө өгөхгүй биз гэсэн мэйл байсан. Мэйл бичсэн хүн миний үеийн охин байсан ба бүр тохиолдлоорч гэхүү тэр надтай адилхан хотод амьдардаг байсан. Би түүнийг Кейко гэж дууддаг байлаа. Тэр мэйлээс хойш бид үе мэйл бичилждэг болж бүр сүлдээ байнгын мэйл бичилцэж найзад боллоо. Би Кейкотой уулзаж байгаагүй ч би түүнд сайн болчихсон байсан. Би түүнийг ямар царайтайч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тэр үедээ бол түүнийг 50 настай байсан ч миний сэтгэл хуурахгүй гэж боддог байлаа. Нэг хэсэг мэйл бичилцэж байгаад би түүнээс биечлэн уулзах талаар асуулаа. Тэр шууд л уулзъя гэж хэлсэн. Бид уулзлаа. Тэр үнэхээр хөрхөө охин байсан. Бид хамтдаа хоол идэж караоке орсон. Тэрний дараа тэр намайг гэртээ авирлаа. Би тэднийд очиж шууд л надтай гэрлэхийг гуйсан. Би тэр шөнөдөө тэдний тоноод өглөөс ирэхэд тэр алга болсон байлаа. Миний хажууд нэг захиа байсныг уншвал намайг уучлаарай. Би чамд маш их хайртай ч чамтай нэг ертөнцид амьдарч чадахгүй гэсэн байна. Би түүний утас руу залгасан ч холбогдохгүй байсан ба бидний бичигдсэн бүх мэйл орон мөргүй алга болсон байна. Би түүний имэйл хаяг руу мэйл бичсээр байсан ч огт хариу ирэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа миний бие муудаж эмнэлэгт үзүүлэлтэл би дохын халдвар авсан байсан. Энэ мөчөөс л миний амьдрал дууссан гэж хэлэхэд болно. Аз болж гэр бүл минь аль болох тайвнаар хүлээж авсан. Яагаад ч би өдөө хүртэл амьдарч чадсан ч өдөр бүр бие минь аимшигтай өвдөв. Би уулаасаа мөнх амьдрахгүй шүү дээ. Удахгүй би өгөх болно. Би хувийн мөрдөгч хөлслөн Кейког хайлгасан ч түүний талаар юу ч олж чадаагүй. Би амиа хорлох хүмүүсийг огт ойлгодоггүй байсан ч өөрөө ийм байдалд ороод тэднийг ойлгож эхлэх шиг болсон. Сүүлийн үед Кейко миний зүдэнд орж ирэх болсон. Тэр уйлаад л надаас уучлалт гуйгаад л байх юм. Уйлж байснаа би чамайг нөгөө ертөнцид хүлээж байх болно гэсэн. Тэр магадгүй аль хэдийн энэ ертөнцөөс явсан байх л та. Аниме доторх эмэгтэй. Ацуши чи санаж байна уу гэж эгч минь намайг гэртээ ирсний дараахан асууж билээ. Юуг санах гэж. Энэ явдал бараг 20 жилийн өмнө болсон байх шүү гэж эгч минь миний бодсноос арай өөр яриаг эхлүүллээ. Энэ яриаг эхлүүлмэгц би бараг юу яриад байгааг нь гадарлаж эхлэв. Тийм ээ. 20 жилийн өмнө үнэхээр хачирхалтай зүйл болсон. Би 5 настай л байсан байх шүү. Игч бит хоёр аниме үзгэр болсон юм. Игч анимын хурцгийг хуурцаг тоглоулагч нь хийгээд тоглоулах товчийг дарахад нэг эмэгтэй хүний бие гарч ирэмхцээ толгооноос цус садруулан унсан. Бид хоёр айх гайхах зэрэгцэн бие рүүгээ харлаа. Би чичирсэн хоолоогоор "Игчээ, та буруу хурцаг тавьчихсан юм шүү" гэж асуусан. 10 секундын дараахан бидний үзэхсэн аниме гарч эхэллээ. Би дайж байсан ч сая үзсэн зүйлээ нэгтэлж үзэхээр хурцаг ухрааж үзэхэд юу ч гарсангүй. Зөвхөн аниме л гарч байсан.
Би айсандаа уйлж хэлсэн ба харин ихчийн царай хуугай цайсан байсан. Би яаж ийм зүйлийг мартаж чадваа? Магадгүй нэг санаад байхаар зүйл биш байсан учраас мартаж орхисон биз. Бүхэл бүтэн 20 гаруй жил болсон байх шүү дээ. Чи нөгөө видеог санаж байна уу гэж эгч минь миний бодлыг тасалдуулан асуулаа. Санаж байна. Чи тэр эмэгтэй яг яаж харагдаж байсныг санаж байна уу? Тийм ч доо санахгүй байна. Харин би маш сайн санаж байна. Тэгээд оройн өдрүүдэд би үнэхээр хайх боллоо. Юунаас хайх гэж. Тэр толгоноос цус алдан хөвтөх эмэгтэй царайтай би улам адилхан харагдаж эхлэх боллоо. Магадгүй удахгүй би яг тэр шиг өөхөх юм шиг санагдаад байна. Холбоо тасарлаа. Энэ явдал хэдэн жилийн өмнө нэгэн зуны орой тохиолдсон юм. Би ажлын газрын хүнтэйгээ хоёр зэрэгцээ барилгын компьютеруудын интернет холболтуудыг тохируулж байлаа. Энэ барилга бас л эвгүй төвхтэй барилгуудын нэг байсан. Дээр үед энэ барилгаас нэг эмэгтэй өсгөрч амиа хорлож байсан гэдэг. Компьютер хариуцсан хэлтсийн даргын яриагаар бол түүнийг нэг өдөр ажилдаа ирэхэд нь энэ тэмдгүүд цус болсон байсан ба баахан цагдаа нар угтаж авсан гэдэг. Ил явдлаас хойш энэ барилгад янз янзын юм их тохиолдох болсон гэсэн. Холболт сайн болж өгөхгүй байсан нь магадгүй бид энэ ажлаас залхаж эхэлсэнтэй холбоотой байж мэдэх юм. Холболтын эд зүйлс бүгд цоошин байсан ба бидний шалгалтаар бүх зүйл хэвийн байсан ч болж өгөхгүй л байлаа. Аль эсвэл барилга хоорондын холболт муу байна уу гэхэд үгүй бах уу гэж цуг байсан хүн хэллээ. Магадгүй амиа хорлсон эмэгтэй биднэр тоглоо байвал яах вэ гэж намайг хэлгээд хэрвээ тэгж байвал түнд болоод үг гэж хэлэх хэрэгтэй. Бидэнд харагдахгүй байгаагаа далимдуулж бидний ажилд садаа болно гэж байх уу да. Зүгээр л мөрөөрөө үхээд л өгөх хэрэгтэй. Гэхдээ тэр аль хэдийн өгч гисэн шүү дээ гэж хэлвүүгүй юу? Энэ өрөөний хаа нэгтгийгээс нэг удаагийн модон савх салгаж авах шиг чимээд уулцсан. Хин нэгэн өглөх мэт чимээ гарч эхэллээ. Хэдхэн минутын өмнө болохгүй байсан холболт гинэт зүгээр ажиллаж эхэлсэн. Бид ажилд устал чив чимээгүй байсан. Цуг байсан хүний царай юу ч үгүй цайсан бол би айсандаа уйлчих шахсан да. Эцэст нь бид яагаад холболт сайн болохгүй байсан учрыг олсон. Үнэхээр сүнс биднэр тоглож байгаад тусалгаар шийдсэн үү? Энэ талаар би үнэхээр бодохыг ч хүсэхгүй байна. Үүний дараахан энэ компани дампуурсан ба миний ажиллаж байсан компанич бас дампуурсан дөө. Энэ миний бодол үдийж би бодохдоо тэр амиа хорлсон эмэгтэй уг компани ажилтан байсан ба шудраг бус зүйлдээ нүр тулгарч тэрийгээ давч чадалгүй амиа хорлсон баг. Тэгээд л түүний өс хонзон сансан сүнс энэ байгууллага болон түүнтэй холбоотой бүх хүнийг аз хөдлөөр хараасан баг. Харин хэргийн газрыг харсан гэх хэлцийн дараа ор сурггүй алга болсон гэсэн.